Би түүний өмдний цахилгааныг доошлуулад хайртай жадаа гаргаж ирэхэд аль хэдийн эгцдээш гоцойн үзүүрт нь тунгалаг шингэн гялтхан байлаа. Би хажуу тийш болон тонгоогоод хайртай жадныхаа толгойг өмхөн авлаа. Машин шороон замаар овгос хийн урагшлах тоолонд түүний минь эргэтэн аманд минь орж гарan хоолойд үе тулхан таатай байлаа. Тэр өмдөө аль хэдийн доош шувтлан хөлдөө аваачаад нэг гараараа үсийг минь хойшлуулан намайг харж явлаа. Би түүнд замаа харж явлаа гэж хэлээд цааш үргэлжлүүлэн хөхсөөр байв. Удалгүй тэр доороо хавчигнөн хөдөлж хамаг булчин шүрэмсэн чангараад ирэхэд хаазан дээрээс хөлөө авсан байлаа. Түүний жадны үзүүрээс таашаалын сайхан амтад цагаан сумхоолой уруу минь олгойдов. Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа. Аманд минь гүрэлзэн орж ирэх таашаалыг гүйцэд тосон авч амаа дүүрээд ирэхэд залгаад өндийхэд машин зогсчихсан байлаа. Тэр их л сэтгэл ханамжтайгаар духан дээр минь үнэрлэн үнсээд цааш жаахан яваад олын нэгэн тухайд зогслоо. Түүнийг арийнхаа суудлыг ор болгон янзлах хооронд би идэх юм бэлдэв. Бид баг зэрэгийг мэдэж аваад нөгөө ажилдаа орлоо. Бид үнсэлдэнгээ хувцас тайлсаар бүрэн нүцрөв. Эхлээд бид 69 байрлалаар бие таалан инхрийлсээр удалгүй би гараараа урд талын суудлаас барин тэр миний араас хийлээ. Машин оволзон хөдөлтөл бид ширүүхэн хийсэн агаад тэр саяхан дур тавьсан болохоор намайг ямар ч байсан хоёрынтаа дур тавиулна гэдгийг би мэдэж байлаа. Бүх юм миний тооцоосны дагуу явж байв. Тэр удалгүй байрлалаас холин намайг дээрээ гаргаад үргэлжлүүлв. Би эхлээд урагшаа харж суугаад дараа нь буруу харж суун цогсоор байлаа. Тэр хөхийг минь чангаар атом базалж намайг тачаадан дэншгэд ааха ахиад чанг гэж доороос үндэлзэн түлхэх хагаад би эцхүү хээр газар дураараа орилж байлаа. Хэдийгээр дуу шотоо хийх дуртай ч хотод бол хажуу айл цонхон доогуур өнгөрөх хүмүүсийн санаа зовхтой дур хүслийн тачаатсан дууга дураараа гаргаж чаддгүй байлаа. Харин энэ удаа дур тачаалынхаа зоргоор тачаадан орилсоор дур тавилаа. Янагийн сайхан таашаалыг бүх биеэрээ амсаад түүний хөлийн дагуу сунан унахад тэр намайг доош харсан чигээр минь даран авлаа. Миний өтрөө лувшин чимчүүнэх тоолонгоороо агшиж түүний эргэтэн хавчин байхаагаад тэр улам гүн хийхтэд түтүүлэн аахлахаж дур тавьсан сэрэл минь тайтралгүй харин ч түүний цохилт хатгалтаар улам таатай болж байлаа. Өөрөөр хэлбэл түүний эргэтний үзүүр өтрээний минь өгт тулан хатгах тоолонд хамаг бие доод эргэтнээсээ эхлэн жирүүс хийж дур тавьсан мэдрэмж минь үргэлжилсээр байлаа. Тэр сайхан мэдрэмж тасралтгүй үргэлжилнэ гэдэг үгээр хэлхийн аргагүй сайхан гэдгийг бүгд мэдэх байх. Түүний хүчирхэг чанга хатгалтын тоолонгоор би тачаадан ориллоор дахин 2 удаа өгсрүүлэн дур тавь. Деважинд хөөх мэд тачаалын масуурал бавтсан намайг дээш харуулад хөхөн завсар минь эргэтнээ хийн хөдлөх түүнийг харах тусам хайр хүсэл минь ориглон байлаа. Дур хүслийг минь дарж жаргалын дээдийг мэдрүүлэгч ханхуугийнхаа эргэтэнг хөөрөө улам шахан хавчхад тэрээр улам таатаагаар мишэн хөдөлсөөр байв. Улаан толгойд жатны үзүүр нь хөхөн засвараас үе бултас хийн гарч ирэхэд өтрээнд минч мөн ийн хөдөлдөг байх гэсэн бодол төрүүлнэ. Би толгоогоо өргөн түүний эргэтний толгойг долохт бууныхаа овоо харааг ам уруу минь чиглүүлж ёслолын буудлага хийхээр төлөвлөж байгаа нээлт болов. Санааг нэгэнт мэдсэн болохоор амаа ангалзуулан зөөлнөөр тачаадан гиншээд тэр улам шаргуу хөдөлсөөр цаан сумаа харав. Эхний туслууд нь яг ам уруу орсон бол дараагийнх нь нүүр, нүд хүзүү, хоолой уруу тэгээд сүүлчийнх нь хідэн тусал цээж болон хөхөн завсар минь буулаа. Би нүүрэндээ ингэсэг түрхэх мэт нялан түрхэж байхад тэр хөхчин сулран байгаа эргэтнэрээ цээжин дээрх үрийн шингэнээ тарааж байв.
Зарим хүнд бидний энэ байдал муухай ч юм уу, хитрхи бүдүүлэг заваан санагдах байх л та. Гэхдээ бидэнд бол тийм биш ээ. Би түүнийхээ өрийн шингэн нүур цээжиндээ түрхэх туртай. Тиймээс хайрттай тэм өхөөр хүхэн засвараа эргэтэнг нь хийгээд түүний өрийн шингэнг түүний эргэтэн болон хүхэндээ алхаараа төрхөв. Тэгээд толгоохоо өргөн өрийн шингэнд булгагдсан түүнийхээ эргэтэнг өмхөө авлаа. Аманд минь дөнгөж талан шахуу багтдаг. Түүний эргэтэн одоо бол бүхлээрээ багтан бүр томхон нэгдүүтэй. Хэсэг зуур хөхүүлээд түүний эргэтний гижиг хүрсэн бололтой хажуугаар минь тэрэгцэн хөвтөв. Хэсэг зуур амраад бид гол руу явав. Анх ихээс төрсөн чигээрээ өтгөн бүргсэн дундуур алхан явхад Адам Ева хоёр яг л ингэж алхан байсан байх гэсэн бодол өөрийн ирэхгүй төрнө. Бид голд ханагтлаас илээд иргэн ирэв. Машинаас алчуураа гарган дэвсээд наранд биеэ ээн хөвтөж байтал хэсэг зуур зүүрмөглөж орхисон байлаа. Нойрон донд янаг бодлууд төрж, сэрэл хөдлөөд нойр сэвэлзээд тэрхээр гайхан биеэ чагнаваас манай хүн харин нууц аргаа хэрэглэсэн байхаж. Нууц арга гэдэг нь намайг унтаж байхад манай нөхөр миний хүүхний толгойг эмрэн сэрэл өдөөн ойрноос сэрээгээд нөгөө ажлаа хийхийг хэлтийм. Яагаад ч юм миний хүүхний толгойд бүх сэрлийн минь 50% цуглчихсан мэт. Түүний гар хүрэхэд л хамаг биеэр минь цахилгаан гүүх мэт болоод сэрэл асна. Мөн сэрэл минь нэг л хөдөлсөн бол би дур тавихаас нааш санаа амрахгүй. Дур тавилбын тэр сайхан мэдрэмжийг ханатлаа идэх дуртай болохоор тэр байх гэж боддог. За босон дүлдээ эргээд оръё. Би нозоорсон нойрноос сэрэх дургүй байсан болохоор түүний яахыг хүлээн хилтэж байтг тэр намайг арчууранд орооны өргөн бослоо. Машиндаа орхон дээ гэж бодтол тэгсэнгүй харин машиныхаа хамар дээр намайг тавиад алчуураад илгэв. Би эрхлэн хөлөө хавчин айлгүйтэл тэр хоёр хөлийг минь алцайлган дэлгээд нууцын оронд минь уруулаа наалаа. Түүний зөөлөн хил бэлгийн уруулыг минь долоож хилүүг минь хөхөн бас долоох нь маш сайхан байлаа. Нойрондоо маслуулсан байсан чинь таашаалдаа маслуулж эхлэв. Түүний хихний гайхалтай ур чадварыг улам сайн мэдрэх гэж би хөлөө өргөн алцайлгаад нуруугаа хотоолгов. Сэрэл хүсэлт минь дур тачаалаар үргэлж би тачаадан гиншиж байтал түүний хуруу өтрээнд минь орж гайхамшиг таашаал өгөхөр холхон хөдөлж эхэллээ. Тэр хоёр хуруугаа хийсэн байсан агаад хамгийн гүн хэсэг рүү орох гэж тэмүүлж байлаа. Энэ завсар хилэн бэлгийн уруулан завсраар минь гүйсээр байсан агаад би аманда би чамд хайртай гэж өглөн байсан билээ. Би энэ удаа хуруунаас илүү юм хүссэн тул хийлдэ хайрт минь хий. Химэн үглэсээр энэ л мөчийг хүлээж байсан мэд намайг газарт буулган машины хамар дээр цээжээр минь дараад өөрөө араас хийн огцом хүчтэй бүлж эхлэв. Түүний хатгалд бүр өтрээний минь өгтүүлэн өвтгөж намайг дуу алдуулан ёолуул хаагаад чанга ёолох бүрийд минь улам хүчтэй бүлхийн нэхэр өвтгөн. Гэвч энэ өвдөл бол таашаал өгч жаргал амсуулдаг сайхан өвдөлт юм. Тиймээс ч өвдөлт минь удалгүй надад хамгийн сайхнаа мэдрүүлж би дур тавилаа.